Тэн дээр сувгад харуулаад сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 14 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгөө хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнэр нөгөө тал нэвтрүүлгийг өргөх гэж байна. Өдрийн мөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арж Жанжуулангийн анхны ундрагаас савлсан Аршаан хандгаатай жанжуулан хамтран ажиллана. За мөн цахим зээлийг хамгийн хурднаар цайд өвөрхөөс өмнө гэсэн уриатайгаар M кредит цахим зээлийн аппликейшн хамтран ажиллана. За нөгөөдөл нэвтрүүлэг 7 хоног болгоны даваа гарагт сансар судалтай холбоотой сансар хөтөргөөний тухай одон орон сансар судалтай холбоотой сонирхолтой баримтууд ярьдаг. За бид өнөөдөр сансар судлалын сонин хачнаас ярьж өгнө. За, ер нь бол сансарт юу хийж болох юм болохгүй ингээд хоёул өмнө ярьжсэн шүү дээ. Одоо тэрийг гоё өргөжлүүлээ. Сансарт хийж болох юм байт юм уу? Ихэнх нь болохгүй байна. Би юу сансарт нэг тийм хийж болоодох юм ер нь байдаг ч юм уу? За. Болоод тэгэл бид нар чинь энд эдгийн гаргуудыг судлаалгаас тий. Тэр ч яах вэ? За, сансарт талах хийж болох уу гэж айгүй олон хүмүүс асуудаг юм гинэ. За, талах хийж болох уу, талах барихыг ярьж чинь манайх хүмүүс талах барих гэж ярьдаг тий. Тий. За, энэ бол болохгүй ээ. Сансарт ерөөсөө талах барьж болохгүй. За яа гэх юм бол талхны үрдэс гэдэг болохоор бүр ингээд аюулын их сурулж яадаг сансарт. За. За дэлхий дээр талхны өрмөг ингээд бид нар талах хэдээ доошоо унлаа гэж бодоход тэр нэг үрдэснүүд нь доошоо газарлуу нь штэ. За тэнгүүд жингүүдлийн орчинд өрмгүүд агаарт ингээ хөвнөө сайхан талхны өрмгнүүд ингээд нэг нэгээр ингээ хөөд ингээ явж байгаа нь шүү дээ. Тэгээд ингэж явж байгаа тоног хөөрөмжийн завсар ороод нөгөө богино холболт үүсгэх, гал гаргах, агаар шөөгч бөглөх, сансрын нисгэгчийн хамар амлуу норж мороол цоргиол бүр сүүл руугаа амьсгалын замыг нь таглах, хахах хүртэл аюулд хүргэдэг. Талхны үрдэс үү? Талхны үрдэс. Зүгээр ингээл талах хийх ер нь л аюу хориотой юм лээ. Тэгээ үрдэс нь ингээ агаарт ингээ ингээ хүүж явж байгаа л хамарлуу ингээл орхол юм бол ер нь тусаал юм байна л. За тэгсэн чинь 1965 онд нэг сонин үйл явдал болсон. Gemini 3 гэдэг ийм нислэгт сансрын нисгэгч Джон Янг гэдэг хүн явж ижээ. За энэ хүн талхтай сэндвичийг нууцаар аваад явчих. Талхтай сэндвичийн айгуу дуртай хүн байсан шиг байна л та. Тэгээд хөлгийн дарга Virgil Grissom гэдэг хүнтэй хамт энэ хоёр нөгөө нэг авч явсан сэндвичээ хугаад ичихгүй юу? Айгуу дураараа. Тэгээд энийг NASA мэдлгүй яхаа тэ мэд чинь. Тэгээд энэ явдлыг бүр дараа нь буугаад ирснийхэн дараа маш их зэмлэж буруушаад үүнээс хойш сансарт талахыг хатуу хоригдсан гинэ. Ерөөсөө нөгөө эдийн засгийн хоригт оруулна гэдэг. Энэ хоёр талах сэндвич хувааж идээд янз бүрийн асуудал үүсгээгүй. Үүсгээгүй. Гэхдээ эн чинь бол болохгүй зүйл штэ гэд дараа NASA бүр үнэхээр амар их зэмлэж буруушаасан байгаа байхгүй юу? За. Тэгээд хүн угаасаа айгуу сонин штэ тий. Яг ингээ хоригдчоор нэг ингээд нэг юм хэрэгэлчмээр ч юм шиг санагдаад айгуу балаа байдаг. Нөгөө имлэг тахад намайг ингэсэн байхгүй юу? Хэдэн сар жилээ тий. 3 сард штэ. Имлэгээс гараад ийм гамтай явах хугацаанд гомь идчихлэхгүй гэсэн байхгүй юу? Тэг чи би нөгөө гомын дуртай болохоор бүр ингээд идчихгээс алтгүй тэгээ сар гарan гүрэж байгаа сүүлдээ бүр эмчээсээ гуугаад эмчээ би нэг удаа гомь идчихдэгхөө. Тэгэхээр ингээд хоригдчоор угаасаа ингээд идмээр санагдаад идэм байна. Тэгээд энэ үйл явдлаас хойш сансрын нисгэгчнэр сансарт идмээр санагддаг зүйлсийн нэг нь талах болсон байгаа байхгүй юу? Хоригдчингууд идмээр санагдаад байна шүү дээ. Айгуу сайн хүний хүсэл айгуу хачаа. Гэтэл хориглоогүй угаасаа сансарт талах нэлийн онцгой мэдрэмж төрүүлдэг гинэ. Тийм үү. За нөгөө хоёул ярьжсэн шүү дээ. Сансарт хүний үнэрлэх амтлах хэрэгтэй буурчдаг гэд. Тэгэхээр талахчийн айгуу нөө зөөлөн тэгээд үнэрч гэсэндээ багтай шүү дээ. Тэгэхээр яг энэ хүнсийг идэхээр нэг тийм зүгээр л цаас зажлаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг сансарт. Тэгэхээр угаасаа тийш авч явлаа ч гэсэндээ олигтой эдсэн мэдрэмж төрөхгүй гэсэн үг. За харин оронд нь гурлан сууртай тортила гэдэг юм бүтээгдэхүүн хэрэглэх болсон, өгч явуулах болсон. За манайхаар бол баг гамбир юм уу да. Тортила ч нөгөө Мексик холмолууд айгуу гарч ирдэг шүү дээ. Тэгээ маханд ороочдөг. Тийм тортила айгуу хэрэглэдэг болсон гинэ. Тэгээ тортила нөгөө талхайг бодох юм бол өөр мөнгөрөөсө гарахгүй. Тэгээ уян хатан нөгөө нэг юм зөөлхөн шүү дээ. Тэгээ олон хоног хатгалж болдог. Тэрүүгээр маш давуу талтай. Тэгээ сэндвич хийхэд ч гэсэндээ тортила айгуу зүгээр тохиромжтой байдаг гинэ. Тэгээд ингэдэм юм байна. За сансрын сэгч нарын сэтгэл зүг ер нь бол ингэ сэтгэл зүйн санааг нь өөдрөг байлгах гэдэг юм уу та. За ийм учраас хүнсний болон янз бүрийн ийм туршилт хийх зорилгоор олон улсын сансрын станц дээр 2019 оноос жингүүдлийн орчинд ингэж ажилдаг ийм тусгай шарах шүүгээ. За манайхан бол тухоп гэдэг тий. За ингэ шарах шүүгээ бүтээж өгөөд сансрын сэгчдтэй. Тэгээд тэрийг аваач суурлуулсан гин олон улсын сансрын станц дээр. За энэ шарах шүүгийг ашиглаад bake in space буюу одоо сансарт шарсан талах, сансар жигэнсэн талах гэдэг юм уу тий. Ингэж нэрлээд өмнө байгаагүй ийм супер туршилт хийсэн байгаа. За сансарт бүр жигэнмэг хийгээр оролцсон. Жигэнмэг. Одоо манайхаар бол бичээн жигэнж идэх гэж. За туршилт нь олон улсын сансрын станцд хийсэн. За ер нь бол хүн төрлөختөн
хэрвээ энэ туршилт амжилттай болох юм бол ангараг руу болон сар руу нисэх аялалд сансрын эсэгч нар ингээд хамгийн гол нь тэр чинь өссөндөө биш. Зүгээр яагаад энийг одоо юу гэдэг жигнэмгийг сансрын хөлөгтөө буюу олон улсын сансрын станц дээр ингээд жигнэмэг өөрөө ингээд гурилаа зураа тэрийгэ жигнээд ингээд гаргаж идэх гээд байна гэхээр хамгийн гол нь хүн хоол их явцдаа сэтгэл зүйн тайвширдаг. Хоёрдугаарт халуун хоол гараад ирэхээр жигнэмэг талах гараад ирэхээр үнэр нь маш гоё санагдаад тэгэхээр тайвширдаг гинэ. Гэртээ байгаа шиг мэдрэмж төрдөг гин. Тэрнээс идэх юм олдохгүй дээ биш. Гэтэ өлсөөгүй байсан ч гэсэн яг ингээд нэг олдохгүй юмар өлсчих айгүй хэцүү штэ тий. Заримдаа байжснаа зөвхөн зуны үйлрэлд байдаг жимсээр өвлөн өсөж өмсөд байл айгүй ядаргаатай. Тэгээд энэ нөгөө нэг олон сар ингээд нэг сансарт ингээд явхаар сэтгэл зүйн хямралд ордог. Хамгийн гол нь зүгээр л сансрын эсэгчдийн сэтгэл зүг тайван байлгах. За тэгээд тэр нэг юм халуун хоолны үнрээр дамжуулаад сэтгэл санаагийн сэргээх гэртээ байгаа шиг ийм мэдрэмж төрүүлэх гэж л энийг хийсэн. Тэгээд сансарт халуун за янз бүрийн ийм уур даралт одоо ингээд өөр байдаг учраас сансрын орчин жингүүтлийн орчинд ажилдаг шарах шүүхээ бол маш том сорилт болсон хэцүү. Тийм үнхээр хэцүү байдаг юм. Тэгээ ийм жингүүтлийн орчинд ийм аяг шиг ийм хаалттай хэлбэртэй ийм битүү уутанд түүхий жигнэмэг хийгээд түүхий жигнэмэг гурилаа хийгээд тэгээд халуун агаараар ингээд 100 Цельсийн 150 хэмийн халуун агаараар шарж ингэж жигнэмгээ болгосон юм байна. Хэрвээ дэлхий дээр бол жигнэмийг ерөөсөө 16-аас 18 минут шаардсан юм байна л да шарах шүүгээрөө. Тэгсэн чинь сансар дээр болохоор олон улсын сансрын станцд байгаа тэр шарах шүүгэнд жигнэмээ хийгээд 130-аас 150 минут болж. 150 минут шарсан. За ингээд сансарт хийсэн жигнэм бол хэлбэр нь яг хэвийн ингээ нөгөө нэг яг ингээд бичээнийхээ хэлбэртэй дотроо арай зөөлөн гурилн ингээ нэг юм гүйж тарахгүй байсан. Тэгвэл наад жигнэмгээ идэхгүй шүү гэж анхаар болсон сансрын эсэгчнэртэй. Бүгд идэхгүй шүүгээд тэгээд бүр амсуулаачгүй зүгээр ингээд хараад гой үнрийн үнэрлээд тэгээ жигнэмгээ сансарт жигэлсэн жигнэмэг гээд харчаад тэгээд за болоо наатад алтий. Тэгэхэр чи бүр хэцүү юм байна. Тэгээд хөлдөөгчөнд давж чийгээд тэгээд дэлхий дээр бууж ирснийхэн дараа нөгөөтгийн шууд шинжилсэн. Тэгэхээр наатаа идэж болохгүй. Сансарт жигнэсэн жигнэг ямар ч өөрчлөлт гарахыг бид нар мэдэхгүй. Тийм шүү дээ. Тэр чинь амар их цацраг идэвхтэй юм чинь юу ч ялаа лээ тий. Юун дээр дэлхий дээр ингээ буугаад ирэхэд нөгөө жигнэгийг аваад за тэгээд одоо ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг нь үзүүлсэн. Тэгээд одоо юу гэдэг зарим тэр нөгөө сансарт жигнэсэн жигнэмгийг зарим хэсгийг нь юу байсан гэд сансрын музейд үзүүлэн болгоод хадгалсан гин. Сонирхолтой юм. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. 14 цаг 21 минут болсон байна. Хамтран ажиллагчаар Ар Жанчуулангийн анхны ундрагаас авалсан аршин хандгаатай жанчуулан хамтран ажиллаж байна. За одоо яг ийм халуун өдрүүдэд за мэдээж та маш их хөлөрж байгаа бол хөлсөөрөө дамжуулаад асар их шингэнэ алддаг. За бид нар зүгээр ингээд шууд ингээд их хэмжээгээр усуугаад байвал заримдаа хит их усуух чинь нэгээд бөөрн тусч хачаалаа өгдөг. Тийм гэж өгдөг юм. Усуух сайн л да. Гэхдээ бас хит замраагүй их усуух чинь бол эргээд бөөрийг жоох ачаалуулдаг. Бөөр нөгөө нэг шингэн хөөдөг учраас. Тийм тэгээд шингэн хөөхөр нөгөө микро элементүүд нь шээстэйгийн хамт ингээ гараа явчихдаг. Тэгэхээр бид нэр усуугаад байгаа мөртлөнгөөсөө л жижиг элементүүдийн дутагдалд ороод идэг гэсэн үг. Эрс зүйс. Эрс байцынхаа дутагдалд ороод идэг гэсэн. Тэгэнгუთ энэ Ар Жанчуулангийн анхны ундрагаас авалсан аршаа хандгаатай жанчуулсан бол нэгдүгээр шингэн нөхдөг, хоёрдугаар тэр нөгөө нэг алдсан эрдсээр баялаг ийм аршаа уугаад бид нар эрдс баялгаа нөхөд байна гэсэн үг. Тийм. Одоо жишээлбэл зөндөө олон ийм эрдс байц агуулгадж байгаа хамгийн одоо түгээмэл манайхны сайн мэдж байгаа цайр агуулгадж байгаа байхгүй юу? Тэгээ цайр чинь ер нь бол бидний дархлааны системд аягүй чухал юм байна. Ханаа түрхээ тэрэнгүүт цайртай ус ч юм уу хэрглэхээр ингээд бидний дархлаас хэрэгдэм байна гэдэг угаасаа тогтоогдоод гараад ирсэн. Жишээлбэл цайр агуулгадж байгаа. За тэгээд ер нь бол нөгөө нэг ингээд зуны халууны үйлрэлд одоо хүүхдүүд наршгаар чинь гүйлгээ суулгаад эхэлдэг шүү дээ. Энэ үед маш их эрс бодисоо алдж байгаа, шингэнэ алдж байгаа. Тийм учраас яг иймэрхүү зүйл болсон бол хандгаатай жанчуулан хэрэглэж шингэнэ нөхөөрэй. Хүүхдүүдийн шингэнийг бол ялангуяа хандгаатай жанчуулууд шингэнэ нөх гэж бүр эмчнэр зөвлөдөг юм билээ шүү. За ингээд бүх хүнсний дэлгүүрүүдээр жижиг гэлтгөө бүх дэлгүүрүүдээр байгаа. Хамтарч ажиллах гэвэл 88 тэг 5 37 73 гэсэн дугаараар 88 тэг 5 37 73. За мөн фэйсбүүкээс хандгаатай жанчуулан гэж хайгаад та альбиасны хуудсыг дагаад тэндээс мэдээлэл авах боломжтой. Ар Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанчуулан манай нэвтрүүлэгтэй хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. За сансрын талаар ярьж байна. За бичээ ямар ч байсан хийлэгчээд тэрийгэ идүүлээгүй юм байна. Дахлах бол идэж болохгүй юм байна. За тэгвэл кофе ууж болох юм болов сансарт? Кофе. Шингэн чи бас ингээд сансарт шингэн имиж хамаагүй ууж болдог гэдэг тий. Бас юм бөрөнгө тусал болоод.
Тэгээ хөвөө явчихна. За тэгвэл сансарт харин кофе ууж болд юм байна. За. Уг нь бол болно. Гэхдээ айгүй хэцүү байд ингэнэ. За сансарт кофе уух нь дэлхийд дээрх шиг нөгөө нэг аяг тагч бариад ингээд амсгатай адилхан зүйл бол ерөөсөө биш. Жингүүтлийн орчин шингэн насгараад дусал хэлбэртэй хөвж тархах учраас технологи материалын онцгой шийдэл заавал шаарддаг ингэнэ кофе ууханд бол. За кофений туслууд нь ингээ агаарт хөвөөд тоног төхөөрөмжийг гэмтээ чинь хүмүүсийн амьсгалыг нь боогдуул чинь тиймээс аяг биш тусгай сав сорвол хэрэгэлт юм байна. Уухын тулд. За тэгээ бүр сансрын кофений ут гэж байдаг гинэ. Сансрын кофений ут. За энэ яадаг юм гэхэлэр тусгай хамсар боогчтой ингээ хамсрын ингээ бооцсон. Тэгээ агаар өрөөсөө орохгүй халуунд төсвөртэй юм ут байдаг юм байна. Тэгээ энэ уутан дотор юм нунтаг кофе байх юм байна. За тэнгүүт дээрээс нь жоохон онгойлгож аваад халуун ус хийгээд тэгээ кофений дотор ингээ найрагдчих штэ тий. Тэнгүүт нь тэрийгэ сорвуулаар байна. За. Тэгээ сорвуул нь бүр яг ийм тусгай буюу хавхлагтай вакуума барьдаг гадагшаа асгардгүй ийм тусгай сорвуул идэм байх. Сорхоор гарч ирднээс өөрөө асгарахгүй. Тий. За тэгээд NASA-гийн кофений утыг ихэнхдээ зангуу төгжөө буюу Velcro гэж нэрлэдэг ийм наалттай. Бид нар ингээд хоёр талаас нь ингээд наалтдаг. Зангуу наалт гэдэг шүү дээ. Ийм наалттай ут идэг гинэ. Тэгээд ширээ эсвэл ханд наах зориултаа идэг. Одоо тэр нөгөө кофенийхоо утыг барьж явж байгаа л ингээд зангуутай хэсгээр нь ингээд юун дээр хан дээр ч юм уу тий ширээн дээр наачдаг байна шүү дээ. За тэгээд аяхтай кофе уухгүй. Аяхтай кофе уухгүй болохгүй. Жишээ жинхэнэ аюулын шахаж уудаг сорволтой кофе уух нь шүү дээ. Тий. Тэгээ сорвол нь бүр ингээ хавхлагтай ингээ соронгуут л жоохон гарч ирчээ. Тэгээ буцаагаад ингээ юу сорохгүй бол гарч ирдэггүй тийм. За тэгээ нөгөө жингүүдэлт чинь хамаг цус ингээ доошоо шахагдаад хамар битүүрсэн мэдрэмж төрөө дамтлах өнөрлөх мэдрэмж сулж болчдгоо гэж ярьсан шүү дээ. Ийм учраас сансрын нисгэгч нар хамгийн хүчтэй өтгөн кофег хав халуунаар нуух дуртай байдаг гинэ. Тийм учраас латте, эспрессо зэрэг төрлүүд нь маш их сансрын нисгэгчдэд таалагддаг. Тэгвэл сансрын нисгэг кофе ууд юм байна те? Уудаг. Тэгээ тусгай юм нөгөө нэг юутай сансрын кофений уттай юм байна. За тэгсэн ингэсэн. Италийн Lavazza гэж кофений компани сансарт заавал ууттай кофег соруулаар ингээд уух албатай юм уу? Зүгээр гоё хүн чинь ингээд гэртээ байгаад нэг сайхан аяхтай ингээд кофега бариад ингээд очлоод ингээд ууж яагаад болдгүй юм бэ гэж бодоод тэгээд юусэн. Сансарт жингүүдлийн орчинд ажилладаг кофений машин зохион бүтээж өгөөч гэж зохион бүтээгчдийн дунд зарласан юм байна. За манай компани ийм юу бүтээлгээд тэгээд ингээд сансар руу явуулах гэж байна гэд. За ингээд Argotech гэж ийм компани Италийн сансар судлалын агентлагтай хамтраад сансарт эспрессо чанах ийм машин зохион бүтээсэн. За ингээд тэр машина 2015 онд олон улсын сансрын станцад хөргүүлсэн байгаа юм бүр. Кофе чанагчаа. Тэгээд энэ кофений машин бол шингэнийг даралтай уутанд шахах ийм тусгай механизмтай, за шингэний урсгалыг хяндаг ийм насостой. Урс шингэн кофе гадагшаа асгарахгүй. Өөртөө ус хийхгүй гэсэн үг юм биш үү те? Тийм шиг байна. За тэгээд хавлагын систем гэдэг ингээд бүгдийг цогцоор шийдсэн ийм супер машин болсон. За сансарт кофе чана. Тэгсэн NASA-гийн инженерүүд 2015 онд Zero G Coffee Cup гэдэг ийм жингүүдэл доторх шингэн нь ингэж хайлж урсаж гардаггүй капилляр аяг бүтээсэн гинэ. За яг л аягаар уух. Гаднаасаа бол яг л ингэж аягаар уух гэдэг шүү дээ. Аяганаасаа гадагшаа гардаггүй. Гадагшаа гарахгүй шингэн нь доторхоо кофеин ингэж жингүүдээ явж байхад аяг нь заавал аягын дотор л байж байна. Аяганаасаа гадагшаа хайлж асгарахгүй. За ингэж аяг нь гадаргуугийн таталцлыг ашиглаад ингээ шингэнийг хөдлөгдөг. Тэгэхээр дээд нь талаар юу ч байхгүй да баг илб шиг. Тэгээ аяхтай кофе байна. Тэгээ юу ч асгарахгүй. Зөө. Тий. Тэгээд аягны гадна ирэмгээр ийм шингэн ингээд ажуух мүлгэж гарч ирдэг гинэ. Одоо ингээд сансар тэр аяхтай кофег ингээ уун штэ тий. Асгарахгүй. Гэхдээ ингээд сорхоор ажуух ингээд амрууч орж ирдэг. Гулсаад орж ирдэг. Ийм юм байна. Тэгэнгүүт юу байдаг? Энэ кофег сансрын нисгэгч нар уусан. Тэгээ яасан бэ гэсэн чинь маш гоё санагдсан. Ингээд аяхтай кофе уул яг гэртээ байгаа шиг. Сорволтой дандаа нэг тийм кофе уухаар уусан болдгоо гинэ. Сэтгэлзэн хувьд. Ялангуяа юм зуны үйлрэл бол зүгээр өглөө ингээд гоё нар манд чинь тэгээл нэг аяг кофе уугаас ууч айгүй гоё шүү дээ. Стресс тайлах айгүй гоё энгийн хэлбэрхэн арга гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр сансрын нисгэгч чинь нөгөө ингээд хоолооч гэсэн ингээд шахаж идээл те уух юмаа бас ингээд шахаж ингээд сорвуулаар уугаад идэг. Тэгсэн чинь яг гоё ингээд нэг юм халуун хоол өнөрлөхөөр тайвширдаг юм байна. Аяхтай кофе бариад ингээд кофегоо ингээд оочлоод уухаар бас айгүйх тайвширдаг. Энэ ерөөсөө сансарт нөгөө ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулах, гэрт нь байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр ийм зорилготой ингэн. За тэгвэл дараагийн асуудал юм байна. Сансрын нисгэгчид сансар руу гарахдаа скафандр буюу юм тусгай өмсгөл өмсөд идэв шүү дээ. Хүн сансрын тусгай өмсгөл буюу скафандргүй гарвал яг юу болох вэ? Яагаад заавал скафандр өмсөх ёстой юм бэ гэдэг ийм асуудал айгүйх хүүхдүүд асуудаг гинэ. Яагаад тийшээ гарахдаа заавал юм тусгай өмсөд байгаа юм гээ. За тэгсэн чинь энэ болохоор сансар судлал биофизикийн хүрээнд олон жил судлагдаж ирсэн юм сэдв юм байна. Тэгээ шинжлэх ухааны үндсэлтэй хариултаас гадна бүр туршилт явуулсан байт юм байна энэ дээр. Өөрөөр хэлэх юм бол
сансарт скафандргүй байж туршиж үтсэн гэсэн үг шүү дээ. За задгаа сансарт агаарын молекул байхгүй учраас агаарын даралт бараг тэг буюу вакуум байдаг. Мөн температур маш эрс тэсүүд ингэнэ. Сүүдэр талтаа бол хасах 150 Цельсийн градус, наран талтаа бол нэмэх 120 Цельсийн градус. Бараг 270 градус ийм нөгөө хэлбэлцэлтэй. За тэгээд агаар байхгүй учраас хүн амьсгалж чадахгүй. Чийг дулаан хадгалах орчин ерөөсөө байхгүй. Хит яган туяа болон сансрын цасраг туяа хүнд ингээ шууд нөлөөлнө. Ийм хамгаалтын хувцас байх юм бол. За тэгээ хамгаалтын хувцасгүйгээр сансарт гарлаа гэж бодоход эхний тэгээс 10 секундэд юу болох талаар ярил л да. За ямар нэгэн зүйл болоод задгаа сансарт гарах бол хүн шууд амьсгалаа үлээж гарах ёстой ингэнэ. Бүр ингээ цээжинд байгаа бүх амьсгалаа гарах ёстой. Хэрвээ амьсгалаа гарахгүй байх юм бол уушгинд агаар нь тэлэнгүүтээ уушиг задрах эрсдэлтэй байдаг. Йоо за. Амир. Тэгээ мэдээж ингээд өнөө шууд скафандргүй гарчгаар тэгээс 10 секундэд ийм амьсгал боогдсон юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Тэгээд чих хамар нүдний орчимд даралт мэдрэгдээд бүр ингээд ийм чинэрсэн юм болоод тэгээд баг зэргийн өвдөлт мэдрэгдэн гэж байгаа. За тэгвэл 10-аас 15 секунд болоход яад ингэхээр арьсанд орох шингэнүүд тэлээд би 2 дахин хөөн. 2 дахин том болно гэсэн. За энийг хүмүүс өнөө цус буцална гэж айгу буруу ойлгоод идэв гинэ. Цус судсаар өндөр даралтаа урсж байгаа учраас ус ерөөсө буцалдаггүй. Харин арьсанд орох севен шингэн гэж байдаг. Нөгөө эс хоорондын завсрын шингэн гэж байдаг. Энэ зүйлүүд нөгөө нэг ихсчдэг гэсэн үг. Тэгэхээр ингээ хүний бие 2 дахин хөөгөөд томорчт юм байна л да. Тэгээ бас хараас сонсголоо алдаж эхэлдэг гинэ. 10-аас 15 секунд болоход шүү. Зөө. За хоёлоо дэмжээ ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. За. Mobicom дэмжиж ажиллаж байгаа. Mobicom болон Huawei зөврийн компьютерийн шинэ нэрэн Huawei MatePad 15-ыг Mobicom-аас авах нэ. За цааш шиг нэмхэн PaperMate дэлгэц, соронзон keyboard бүх Apple-тай Huawei MatePad 11.5 нь таны ажлыг хэрэгцээнд төгс нийцнэ гэж байгаа. За тэгээд таблетаа Mobicom-оос аваад Huawei mouse бас бэлгэнд авах боломжтой юм байна. За. Mobicom дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За сансарт ингээд скафандргүй хүн ингээд шууд гарчвал юу болох тухай ярьж байна. Мэдээж өгөх нь энэ ойлгомжтой. Яг юу болох вэ гэж. За скафандргүй хүн ингээд за магадгүй сансрын скафандр ингээд авчлаа. 15-аас 30 секунд өнгөрөхөд тарих хүчил төрөгчгөө болоод ухаан алдна. Тийм ба. За ингээд ухаан алдахтаа хүний сэрэл мэдрэхгүй унтрах, одоо даарах, хөрөх, өвдөх энэ мэдрэх хүнүүд байхгүй болно. За ингээд арьс хөөгөөд амнаас баг зэргийн хөөс гарах хэрэгтэй гинэ хүний амнаас. За энэ аманд байсан шүлс тэлээд гатгшилж байгаа юм байна. За ингээд цусан дэх хүчил төрөгчийн хэмжээ бүр огцон буурна. За 15-30 секунд. Тэгэхээр идэрхтэй ажиллагааг болох. Тэгнь. За ингээд 60-аас 90 секунд өнгөрвөл тарих эрхтнүүд бүгд үхээд эхэлнэ. За ямар ч имлэгийн тусламжгүй нөхцөл ерөөсөө л 90 секундээс хитрүүл тэгэл шууд үхнэ. 90 секунд тий 1 минут 30 секунд гэсэн үг. Ингээд дээрээс нь температурын нөлөө. За хүн ингээд сансарт скафандргүй шууд гарчвал задгаа сансарт гарчвал юу яахгүй. Шууд хөлдөхгүй гинэ. Тий хөлдөхгүй. Вакуум орчинд дулаан дамжуулалт маш удаан. Гэтэ биеийн чийг, амны шүлс, нүдний нулимс гэдэг юм ийм чигшлүүд нь эхлэх, чигтэй зүйлс нь эхлээд хөлдөж хүнд өөрт нь мэдэгдэнэ гин. Эцэстээ би аажмаар хөлдсөн, тэгээд тэлсэн, цусны хүчил төрөгчгүй болсон байдлаар шууд ийм зандассан юм шиг ийм цогц болоод өвлтөн. Тэрнээс ингээд задраад дэлбэрээд алга болчихгүй. Тий. За ингээд ер нь бол яг санаатай бол биш. Гэхдээ ийм туршилт хийсэн байдаг. Мэдээж хүн дээр биш байх. Тий. 1965 онд NASA-гийн инженерүүд ийм агааргүй яг сансартай ижилхэн ийм агааргүй вакуум камерт туршилт хийжсэн юм байна. За тэгэнгүүт нөгөө инженерүүд нөгөө битүү скафандр өмссөн байгаа штэ. Тэгжсэн чинь нэг инженерийн ажиллаж байсан инженерийн скафандр нь задарсан. Тэгэхээр хүн дээр л юм штэ баг. Ер нь тийм. Гэхдээ яг одоо нөгөө туршилт скафандртай туршиж хийжснээс биш авч яагаагүй туршаагүй. Анхнаасаа зорилго нь тийм туршилт байгаагүй л санаалраггүй хэцүү юм байна. Тэр инженер 14 секундын дараа ухаалцсан гэж байгаа. За тэгээд нөгөө нэг яг одоо гэдэг маш аюултай нөхцөлд ажиллаж байсан учраас гаднаас нь хүмүүс хянж исэн. Ерөөсөө ингээл ухаалдаал 14 секундын дотор ухаалдсан. Яаралтай газ ингээл нөгөө нэг агаар магаар оруулдаг юм хаалга үүдийг онгоолоод тэгээд тэр нөгөө инженерийн скафандр задарснаас хойш 27 дахь секундэд нөгөө инженерийг татаж гаргаж авсан байна. Ингээд тэр инженер амьд гарсан. Тэгээд өөрөө дараа нь ярихдаа миний хамгийн сүлд мэдэрсэн зүйл бол аман дотор хилэн дээр ингээд шүлс буцлаад байгаа юм шиг л мэдрэгдэжсэн. Тэгэл мэдэхгүй. Тэгэл би хуалтцсан гэж байхгүй. Тэ. Тэгэхээр ерөөсөө дүгнж хэлэхэд 15 секунд одоо ингээд сансарт нисэж байгаа толгойнхоо дуулга буюу скафандрыг шууд ингээд авчихад 15 тоолохын дотор ухаалтна. Тэгээ 60 тоолоод шууд өхнө.
Амбрын тий. Тийм. Тэгээд ухаан алдснаас хойш нэг 10-аас 20 секундын дотор тэр хүнийг аваад ингээд эмнэлгийн тусламж үзүүлвэл амьд гарна. За ерөөсөө нэг 20-с дээш секунд ингээд задгаа сансарт байх юм бол юу яана? За нэг 1 минутын дотороо бол тархины гэмтэлтэй ийм тусламж үзүүлж болно. За 1 минутаас дээш үл ямар ч нэмэр байхгүй. Хэцүү юм тийм ээ. Тэгээ энэ юун дээр гардаг шүү дээ. Ягаад? Gravity гээд нөгөө нэг юуны Сандра Боллок тийм ингээд нөгөө цураад идэг үлээ. Биш. Тэр нөгөө нэг Сандра Боллок хин хоёр, Жорж Клуни хоёр тоглодог байхгүй. Тэгээ Жорж Клуни өөрөө ингээд нөгөө чи нэг л хүний юу байна, орон зай байна гэд шууд Сандра Боллокт өөрийнхөө одоо юу гэдэг бүх боломжуудыг эдлүүлээд өөрөө шууд задаа сансарт юуг авчдаг шүү дээ. Хоёроо дуулга авчдаг. Үтсэн хүртлээ яг ингээд скафандр толгойнхоо юуг авчиж байгаа байхгүй. Тэгээд шууд ингээд нэг юм хөшөөл тэгэл ийм нэг юу шиг гантик чулуун баримл шиг болоод өгчөж байгаа байхгүй. Зүгээр л аваал нам. Тэгээд би ингээд нөгөө ингээд задраад алгуулчих юм бол өгч үгүй. Би харин бас задраад алгуулдаг болоо гэж бодсон. Тий. За тэгвэл сансрын орчинд хүний ДНХ мутацид орох эрсдэл нь дэлхийн гадаргуу дээр их нөхцөлтэй харьцуулахад бүр огт өөр байдаг гэж байна. Энэ бол хамаагүй илүү өндөр байдаг энэ мутацид орох магадлал нь айгүй өндөр байдаг. За үндсэндээ бол сансрын засрыг хэд ягаан туяа протон болон иончсон засрын нөлөө за мөн жингүүдлийн стрессийг айгүй хүмүүс авт юм байна л да. Нөгөө жингүүдэд байгаа учраас ингээд яхаа мэдгүй эвгүй байдалд орно. Тэгээд эсийн нөхөн сэргээлтийн өөрчлөлт зэргээс хамгаалах зорилгоор хүний бие өөрөө дасан зохицож өөрчлөгддөг гинэ сансарт. За тэгээд сая ингээд нөгөө баахан зүйлс нөлөөлнө ярьчлаа шүү дээ. Тэгвэл сансарт хүний эсийн ДНХ-д шууд нөлөөлдөг хүчин зүйлсийг одоо товчхон дэлгэрүүлээд яриа л да. За иончин засрагийн нөлөө энэ яа гэхээр гамма туяа, рентген туяа бид нар одоо нөгөө нэг эмнэлэгт очиод X-ray гэдэг туяа гэдэг шүү дээ. Энэ туяа протон зэрэг юм хүнд ионууд ДНХ-гийн хоёр гинжийг таслах чадвартай гэдэг нэ. Бид нар чинь ДНХ гэх тэр юм мушгирсан хоёр гинжиг хардаг шүү дээ. Тэрийг нь бүр тас татах юм хүчтэй байдаг гэж байна. Тэгээд энэ хамгийн ноцтой гэмтэл. Тэгэхээр яах юм гэхээр ДНХ мэдээллийг нь бүр ингээ устгаад хромосомын бүтцийг нь эвдчихдээ юм байна. Тэгэхээр энэ бол маш аюултай асуудал гэсэн үг. За хоёрдугаар нь нарны шуурга гэж болтгоо. Нарны дэлбэрэлтээс үүссэн өндөр энергитэй протонууд хүний биед мөнгө ус шиг нэвтэрч ордог юм. Тэгээд эсийн цөмдөх ДНХ-гийн бүр ингээд ДНХ-г цөмийн түвшинд авчиж гэмтээдэг гэж байна. Амар. За тэгвэл 3 дугаарх нь сансрын цацрагууд. За энэ бол нөгөө хит энергитэй цацрагууд гэдэг л да. Хүнд ионууд буюу одоо юу төмөр, захиур гэх мэтчлийн элементүүд толгой, нугас, ДНХ-д гүн нөлөөлнө гэж байна. Тэгээд за ялангуяа сар ангараг гэх мэт юм урт хугацааны нислэгийн үед бүр өхлийн аюултай байдаг гэсэн. Ийм амар нөлөөлдөг байна. Тэгээд наадах чи ингэж хэлээ. ДНХ-гийн одоо мутацийн төрөл гэж байгаа байхгүй. За ингээд яаж ДНХ өөрчлөгдөх вэ? Одоо мутацид ороод. За цацрагийн нэг цохилт бол яг ингээд нэг цэг рүү чиглээд цэгэн мутац үүсгэн. За ингээд ген одоо мутацид ороод өвчин эсвэл хавдар үүсэх эрсдэлтэй. Ямар ч тийм өвчин хавдаргүй байжгаад тэгээд мутацид ороод тий хавдартай болох магадaltaй. За тэр нөгөө ионцсон туяа гэдэг нь ДНХ-гийн гинжиг хэлхээний хоёр гинжиг таслах чадвартай гэдэг шүү дээ. За ингээд хоёр гинжийг нь тасалчлаа гэж бодох тохиолдолд хромосом тасраад шууд эс үхэн. Ингээд ионцсон туяанд удаан шарагдвал яг тэр хэсэг газрын эдис бүгдлээрээ байхгүй. Тий тэгээд хүнд ионтой тэр сансрын туяа бол хромосомыг өөрчилнө. Иннээс болж хавдар үүснэ. Тэгээ хорт хавдар үүснэ. За маш одоо юу гэдэг хэцүү ийм өвчин эмгэх тусна. Тэгэхээр ийм аюултай. За тэгвэл яаж хамгаалах вэ? Ер нь бол ингэж байгаа юм байна. Угаасаа сар руу очиод ирэхэд ер нь баг үхгээр юм биш ямар ч хамгаалтгүй бол хүн өөрөө. Тийм баг. Тийм. Тэгэхээр сансрын эсэгч нар бүр ингээд одоо юу гэдэг хідэн сараар одоо юу гэдэг олон улсын сансрын станцад ажиллаад тэгээ бүр ингээд жилээр ажиллаад тэнд амьдраад байгаа гэтэл тэр чинь баахан сансрын нэг ийм тоёнууд донд байд юм байна. Гэхдээ өөрийгөө хамгаалдаг. Одоо тэр нөгөө нэг скафандр сансрын хөлөг хоёр нь тэр сансрын тоёнуудаас өөрийгөө хамгаалт юм байна л да. Тэгээд сансрын эсэгч бол юу гэдэг сансрын эсэгч нарт антиоксидант цацрагаас хамгаалах ийм эмүүдийг байн гуулгадаг гинэ. Сансарт харгуужуулна гэсэн. Тий, С витамин өгдөг, Е витамин өгдөг, тэгээд селен бас өгд юм байна. Тэгээд энэ бол антиоксидант уураг өгдөг. Тэгээд нөгөө ДНХ-г нөхөн сэргээх ийм гений судалгаа давхар сансрын эсэгч нарт хийдэг юм байна. Тэгээд нөгөө Терeshkova гэж нь юу яагаад нисээд ирэнгүүт нь охиныг нь аяг судалсан гэсэн чинь нөхөр бас нөгөө сансрын эсэгч тэгээд ийм сансарт удаан байцаа хоёр хүний дундаас яг ямар хүүхэд төрөх нү гэдгийг 16 жил охиныг нь юу ааж юуасан гэсэн чинь 18 жилч гэлөө. Тий, одоо ямар нэгэн баахан сансарт ийм олон хортой цацраг туяанууд байгаа. Тий, ийм цацраг туяан донд байжгаад ирсэн хүн одоо юу гэдэг эрүүл хүүхд төрүүлэх нү гэсэн эрүүл хүүхд төрүүлсэн. Тий, тэгээд ингэдэг гин. Одоо дэлхий дээр хүн байгаа бид нар чивтэр гэхэд л 1.6 милзиверт цацраг одоо ч гэсэн авч идэг. Одоо ингээд тэг байгаль дээр цацраг одоо бидний нэг цацраг хорт туяа гэдэг байж идэг бага хэмжээгээр. Тэгээд байгаль дээр байж идэг. Тэгвэл олон улсын сансрын станц дээр 1 сар болоход ойролцоогоор 20 милзиверт
За 1 жил олон улсын сансрын станцаар амьдрахад 200-аас дээш хэмжээний ийм мэл зэвэрт хортой ийм цацрагт туяанд бөмбөгдүүлж яадаг. Сар руу явхад бол энэ 200 болж болно гэж үздэг юм байл да. Сар руу хүн нисээд ирэхэд энэ хүн бол 200 ийм мэл зэвэрт хортой туяанд бөмбөгдүүлнэ. Ангараг руу 3 жилийн туршид яваад ирэхэд нийтдээ баг 1000 орчим мэл зэвэрт ийм цацрагт туяаны хордлого авна. Тэгэхээр энэ бол туяаны маш өндөр хортой тун. Иймээс сансар одоо ангараг руу ч юм уу сар руу хүн явах гэж байгаа бол тэр багийг хамгийн эхлээд тэр нөгөө сансрын хорт туяанаас хамгаалах хэрэгтэй. Амарсан хамгаалах хэрэгтэй. Тий. Тэгээд генийг ингээд нөхөн сэргийж байнга эмчилж явах хэрэгтэй. Тий ген өөрөө ингээд нэг дэмждэг юм бэлтгэл ууж явах хэрэгтэй. Тэгээд хиймэл соронзон орон зэрэгээр ингээд нэг юм сансрын сэгч нарыг хамгаалдаг гинэ. Хамгаалахад айгүй өндөр тун авд юм биш. Тийм байна. Ер нь бол энэ чинь сансар чинь бүр бүүн хортой цацрагууд юм баг шүү. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Цахим зээлийг хамгийн хурднаар цай дэвэрхээс ч өмнө гэсэн уриатаагаар M-Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За юу хийж байна? 7 сарын 8 хүртэл гэж байгаа байхгүй юу? 7 сарын 8-ыг дуустал за бүртгүүлсэн бүх шинэ харилцагчид 150 оноо бэлэглэнэ. За ингээд 7 сарын 8-ны дотор нэгээс дээш удаа амжилттай зээл авч яг хугацаанд хаасан харилцагч дундаас нэг азтан шалгаруулад 500 сая төгрөг бэлэглэх юм байна. Оо за. Тэгээд энэ ураа их гоё юм а. Цай дэвэрхээс өмнө 3 минутанд хөссөн газраасаа хөссөн үедээ 50,000-аас 2 сая хүртэлх юм цахим зээлийг шууд авах боломжтой байгаа. Төлөвлөгөөгүй гинтийн худалдаа авалтууд гараад ирдэг ч сануулраггүй байж байгаа. Тэгэхээр яг энэ үед бол M-Credit-ийн хувааж төлөх үйлчилгээгээр бүрэн шийдчих боломжтой байна. Ямар ч урьдчилгаа байхгүй, хөөгүй, шимтгэлгүйгээр хүссэн бүтээгдэхүүнээ 4 хувааж авах боломжтой гэж байгаа юм. Одоо жишээлбэл нэг хөрвч зурагт 2 авчих гэсэн чинь даасан мөнгө хүрэхгүй тэгээд за хүрсэн ч бүгднгийн 50 дуучаар дараагийн сар хүртэл яах юм бэ? Яаж амьдрах вэ гэсэн шүү дээ, тэ. Тэгэхээр тэр хоёрыг нийлүүлээл нэгдсэн үнийн дүнгийн та 4 вагаад төлнө гэдэг чинь танд санхүүгийн дарамт ч гэсэндээ баг гэсэн үг. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг M-Credit гэсэн Facebook хуудаснаас авах боломжтой, мөн M-Credit цэгмэн гэсэн вебсайт байна. За тэгээд холбогдох утасны дугаар нь 72 тэгтэг 2060 гэдэг утас байна. 72 тэгтэг 2060. Та салбар дээрх шаардлага байхгүй. Ерөөсөө захимаар гэрээгээ байгуулаад гар утаснасаа хүссэн газараасаа зээлээ авчиж болно. Тэгэлгүй хаа. За тэгээ орон нутгийн иргэдэд цахим зээлийн эрх тогтоох боломжтой юм билээ. Тэгээд Монгол улс даяар 21 аймгийн төвүүдийн харьяалалд нээлттэй байгаа шүү. Цахим зээлийг хамгийн хурднаар цай дэвэрхээс ч өмнө M-Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За нөгөө л нэвтрүүлэг даваа гараг болгон сансар огторгоо ярьдаг. Бид сансарт юу хийж болох? Ер нь сансар огторгоон талаар сонирхолтой мэдээлэл хүргэж байна. За тийм. За үргэлжлүүлээд нэг сонирхолтой үйлчилгээ санал болгоё. За санал болгоч юу авах те болоогүй л хэлгөө манайхны хувьд бол энэ айгүй сонир үйлчилгээ байд юм байна. Уу яг сонсч лээсэн л та гэтээ ингэж дэлгэрүүл сонсож байгаагүй. Сансарт хүн оршуулах үйлчилгээ байна. За сансарт хүн оршуулна. За айгүй сонсч ирсэн юм байна. Харин би гэтээ бүр дэлгэрүүлж мэдсэнгүй. Энэний талаар сайн уншаад үзсэн чинь айгүй сонирхолтой юм байна. 1994 онд Charles Schaffer Chantizer гэдэг юм хүмүүс нийлээд Celestis гэдэг юм компанийг үүсгэн байгуулсан. За энэ нь Space Service Inc гэдэг юм компани охин компани байна л да. Тэгээд энэ компани Houston хотод төвтэй сансрын оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компани аа. За энэ компани хамгийн анх 1997 оны 4-р сарын 21-ний өдөр Pegasus XL гэдэг юм пуужингаар 24 хүний чандрын багахан хэсгийг ингээ агуулсан юм капсулыг сансарт гаргасан юм байна. Тэгээд дэлхийн орчмын тойрог замд оруулаад орхисон гинэ. Тэгэхээр чандар агуулсан капсулууд хэдэн сарын турш дэлхийг тойрч яваад дэлхийн татах хүчний үйлчлэлээр доошлно шүү дээ. Сорогдсон шүү дээ. Тэгээд агаар мандалд орж ирэнгүүтээ шууд ингээ шатаад өгөө болчдөг ийм капсулнууд юм байна л да. Одоо тэр ингээд юутай чандар нь ингээ дэлхийг тойрч байх нисэж байгаа л тэгээд дэлхий рүү орохдоо бол шатаад ингээ алга болчихно. Тийм тэр капсул нь чандраа атсан тэр капсул нь тэр чигээрээ байхгүй болчихно. За тэгээ хамгийн гайхалтай нь энэ үйлчилгээний анхны үйлчлүүлэгчдийн нэг нь айгүй алдартай хүн байсан юм байна. За Star Trek сурлыг бүтээгээд шинжлэх ухаанч уран зөгнөл хүн төрөлхтний ирээдүйн талаар өөдрөг үзэл санааг дэлгэрүүлсэн олон сая хүнд сансрын аялал гэх киног сурталчилсан нэрт найруулагч Жин Роденберри гэж хүн байсан юм байна. Хамгийн анхны үйлчлүүлэгч шүү. Энэ хүн тэгэхээр үнэхээр энэ нөгөө нэг сансар огторгуу шинжлэх ухаанд айгүй дуртай хүн байсан юм байна л да. Тэгээд тухайн жил Жин Роденберри гэдэг хүн нас орсон юм байна л да. Тухайн жил гэдэг нь 1997 оноо хэлж байгаа шүү. Хамгийн анх 97 оны 4 сарын 21-нд явуулсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд түүний эхнэр Marshall Barrett Roddenberry гэдэг хүн энэ үйлчилгээний талаар сонсоод захиалга өгөөд нөхрийнхөө чандрын нэг хэсгийг нь сансарт гаргуулсан юм байна. За тэгээд ингэж юм лээ. Тухайн үед Celestis компани анхны Founders Flight гэх ийм оршуулгын зардал нь нэг хүний 1 грамм чандар, нэг хүний 1 грамм чандар сансарт гаргана. За тэр юу юм бэ? 1 грамм нь $5,000 гэсэн юм байна.
За та ингээд хэдэн грамыг өгөх вэ те? 2 грамм бол $10,000 гэд ингээд ингэж өндөр үнэтэй гарсан. За тэгээд энд яаж байгаа гэсэн чинь чандраа хадгалах, чандрыг нь битүүмжлэх, за сансрын капсулт хийх, тэгээд сансрын нислэгт тэр чандрыг нь өгөх, тэгээд дээрэс нь танилцуулга, гэрчилгээ, ёслолын ажиллагаа ингээд багтдیں۔ Гинэ 1 грамм чандар $5,000 сансар руу гаргахад. За ингээд 97 оноос хойш нийтдээ 24 удаагийн ийм чандрыг сансарт гаргах ийм үйлчилгээний хөлөг ниссэн. 1000 орчим гэр бүлийн 2000 хүний чандрыг сансарт гаргаад байгааг нэ одоо. За бүр болоогүй. Чандраа сансарт гаргах үйлчилгээний 3-4 төрлийн багц болж ингэж тусдаа бүр багцуулаад үнийн саналуудыг нээлттэй тавьдсан байна гэд. За. Тэгсэн ингэж байгаа. Earth Rise гэд. За нам орбитийн нислэг одоо нам орбитийн нислэгээр одоо чандрыг нь сансарт гаргаад ингээд буцаагаад авчирдаг. Тэр үл зүгээр чандрыг нь сансарт гаргачаад тэгээ буцаад аваад ирнэ. За ингэхэд $2,495. За Earth Orbit буюу хиймэл дагуулууд ингээд нисчидэг яг тэр тойрог замд орхичин чандрыг нь гаргаад тэнд нь орхичин. Тэгээ нөгөө чандар чи ингээд дэлхийд оройол нь эргэжээд. За ингэхийн тулд $4,995 төлнө. За $5,000 баг. Тийм ээ. Тий, тэгээд Luna Service гэж байна бүр. За энэ болохоор чандрыг сар руу илгээдэг, сар руу шууд явуулдаг. Сар юм байна л да. Тий, сар руу явуулдаг. За энэ үйлчилгээ болохоор $12,500. За Deep Space гэж байгаа байхгүй юу? За энэ болохоор нарны тойрог замд буюу ингээд гариг хоорондын орон зайд чандрыг ингээд явуулах зардал нь болохоор $12,995. За 10 би энэ бодож үзлээ $12,995. 3,500-аар ботчих л да. 45,400 юу вэ? Тийм байна. 45,482,500. 45 саяар л дэш нь явуулах юм биш үү? Тий. Ийм үйлчилгээ байдаг. Тэгээд энэ үйлчилгээнүүдийг ингээд одоогоор бүр тий 2000 гаруй хүний чандрыг ингээд сансар руу гаргацсан. Мөнгө бэлдэж ягаад тэгчмээр л юм биш үү? За тэгээд дүүнчлэн ирээдүйд чандар бүхий капсулыг нарны тойрог замд оруулаад дэлхийгээс хол тогтмол тэнд нь үлдээх үйлчилгээ төлөвлөж байгааг нэ. Одоо өөрөөр хэлбэл баг оршуулгын газар шиг гэсэн үг юм байна л да. Ийм үйлчилгээ төлөвлөж байгаа. Тэгээ энэ үйлчилгээндээ 150 капсул багтнаа гэд ингээд захиалга авч байгаа юм байна. За түрүү нөгөө хамгийн анхны ниссэн хүмүүс донд нөгөө Жин Роденбери гэж хүн байсан гэсэн шүү дээ. За энэ Роденберигийн эхнэр Маршал Барретт Роденбери захиалга өгсөн гэсэн шүү дээ. Тэгвэл нөхрийнхөө чандрын үлдэгдэл нэгэн хэсгийг өөрийнхөө чандартай цуг сансарт илгээхийг хүссэн гинэ. Тэгэхээр нөгөө 1000-аад гэр бүлийн 2000-аад хүн явцсан байна гэдсэн шүү дээ. Тэгэхээр нэг гэр бүлийн 2 хүн ч юм уу ингэж хосоорол явуулт юм байна л да. За тэгээд энэ үйлчилгээнд Star Trek киноны бусад уран бүтээлчид болох Джеймс Дүүхан, Нишел Николс за мөн The Force Kelly гэх мэтчлэн олон алдартай хүмүүсийн чандрыг бас багтаана гэд захиалга өгсөн байгаа юм байна. За тэгээ ер нь бол сансарт чандар илгээх үйлчилгээ эхний 20 гаруй жил ингээ хүмүүс нэг амар тоохгүй юм байна л да. Тэгсэн чинь 2019 оноос бүр гинт модонд ороод эхэлсэн гинэ. Ингээд жил бүр 60%-аас дээш өсөлттэй байгаа гэж энэ компани. 60%-аас дээш өсөлттэй гэдэг чинь амар байгаас. Тэгээд 2025 оны захиалга нь бараг дүүрсэн гэсэн. Йоо. Санал юм дээ. Харин тий. Celestis компани шууд энэ компани цаашдаа илүү олон чандрыг сар руу, гүн сансар руу илгээхийг төлөвлөөд тэгээ пууж нислэгүүдээ бэлтэж байгаа юм байна л да. Тэгээ авч явах чандрын хэмжээг нь 1 граммаас нэмэгдүүлээд дээдлэл нь 7 грамм хүргэх. Халигачийн гэр бүлийнхэнд пуужин хөөрч байгаа болон чандар бүхий капсулыг зазгаа сансарт тавьж байгаа бичлэгүүдийг нь шууд ингээ онлайнаар дамжуулж үзүүлнэ гэж штеп. За одоо танаа гэр бүлийн хүний одоо жишээлбэл танаа аавын ч юм уу, ээжийн ч юм уу, нөхрийн ч юм уу, хүүхдийн ч юм уу те ингээд энэ чандрыг энэ дэш ингээд аваад за одоо бид нар энд явж шүү. Одоо ингээд чандрыг нь зазгаа сансарт гаргах чинь шүү гэд ингээд бүгдийг нь онлайнаар дамжуулна гэсэн. Йоо. Тэгсэн чинь эдний бас нэг өрсөлдөх компани байдیں۔ За. Америкийн Калифорни мужийн Сан Франциско төвтэй Томас Сив гэж хүний Elysium Space гэж ийм компани байна. За Томас Сив гэдэг энэ хүн бол өмнө нь NASA-д ажиллаж байгаад 2017 онд ажилласаа гараад тэгээд энэ компани байгуулсан. За эднийх болохоор хүний чандар болон ДНХ мэдээллийг сансарт илгээдэг сансрын дурсгалын нислэгийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. За энэ компани ямар үйлчилгээ өгд юм бэ гэсэн чинь Shooting Star Memorial гэж байгаа. За чандрыг CubeSat ингээд маш жижигхэн ийм Rubik-ийн шоо шиг эвлүүлдэг шоо шиг 10-10 харьцаатай ийм хиймэл дагуул дотор хийгээд тэгээд сансрын тойрог зам руу оруулцдаг нисгээд. За энэ CubeSat гэдэг энэ хиймэл дагуул болохоор 2 жил орчим тойрог замд ингээд дэлхийг тойрол нисээд байна. За ингэж яагаад нэрээд түрүү нэг шиг буцаад ингээд дэлхий рүүгээ орж ирэхтэй ингээд ниссээр байгаа дэлхийд татагдаж явсаар байгаа буцаад дэлхий рүү орж ирэхтэй яг од харбаж байгаа шиг ингээд
Гэрэл цацруулаад тэгэл зурвасхан гэрэл цацруулаад шатаад бивч байхгүй болно. Дэлхийд дээр онохгүй. За энэ үйлчилгээ бол $2490. За тэгээ түрүүнийхэн дээр нэг Lunar Memorial гэдэг байгаа шүү дээ. Тэр болохоор сар руу чандар илгээдэг. За энэ болохоор Astrobotic Griffin Lander гэдэг ийм юм дээр байрлуулад чандрыг бүр сарны гадаргуу дээр буулгана. Заавал бүр сарны гадаргуу дээр буулгана. За энэ бол эхний 50 хүнд хөнгөлөлттэй буюу $9,950. Дараагийн хүмүүс нь бол $11,950-оор яг чандраа сарны бүр ингээд гадаргуу дээр буулгана. Магадгүй тэрийг одоо бас л үзүүлэх л байх та. Ар гэрийг нь. Яана саран дээр хэлсэн чи бүр ингээд оршуулгын газар болсон байх тий. Тэгсэн чинь дараагийнх нь болохоор Milky Way Memorial гэж байгаа байхгүй юу? За энэ болохоор чандрыг одоо юу гэдэг нарыг тойроод эсвэл нарнаас бүр хол ийм гүн сансар руу чандрыг илгээч. Одоогоор бол зөвхөн энэ бол тэгтээ төлөвлөлтийн шатндаа байгаа. Тэгээ онлайн төвчөнд бол болно гэж үзэж байгаа. Тэгээд одоогоор төлөвлөлөд явж байгаа. 2018 онд анхны ийм оршуулга хийгээд SpaceX компани Falcon 9 пуужингаар 100 хүний чандрыг сансарт гаргаж ирсэн гин. Тэгээ одоо ингээд чандрууд хаана яваа гэрүүл ойр дотных ингээд гар утасныхаа байршлаа хянж болдог гинэ. Зөө. Одоо ингээд дэлхийд тойрон нисэж яхна шүү дээ. За одоо тэрний харалтай явж энэ улсын дээгүүр явж байна. Ямар сонирхолтой юм тий. Тий. За энэ дүрээд нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажилласан. За мөн цахим зээлийг хамгийн хурднаар цай дэврэхээс өмнө гэсэн вариатаагаар M Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл явсараа 15 цаг 10 минутаас илтгэвч би нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа мөгийнх. За баярлалаа.